Самцано бидний удаагийн нэвтрүүлгээр тоглоом сонирхчдын бүр PlayStation 1-ээс хавуулан тоглож өссөн Tekken тоглоомын тухай сонирхолтой баримтуудыг цуврал болгон бүрдэхээр бэлтгэлээ. Мөн бид энэ удаагийн бичлэгээ Авт ТV-тэй хамтран бэлтгэж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Tekken тоглоомын анхны хувилбар 1994 онд бүтээгдэж байжээ. Бус тоглоомыг Японы Namco тоглоомын компани бүтээж байжээ. Бүтээгдсэн даруйда 1993 онд бүтээгдсэн Virtua Fighter хэмээх тулаан тоглоомтой дэндүү адилхан байна хэмээх олонний байг хүртэл болж байжээ. Үнэхээр харахад арын орчин болон тоглоомын дүр төрхүүд тун төстэй байдаг. Гэсэн ч Tekken-ийн хамгийн том давуу тал нь тухайн үед хамгийн ихээр модонд орж байсан PlayStation төхөөрөмжөд зориулагдсан байв. Ийхүү Tekken тоглоом гарсан даруйда Virtua Fighter, Street Fighter гэх мэт тоглоомуудыг хол хаян алдар нэрийг олсон түүхтэй. Мөн Tekken-ийн хамгийн сонирхол татам зүйл нь тоглоомын зохиол болон түүх байсан юм. Мэдээж хөдөлгөөн болон комбо цохилтуудын хувьд бусад тоглоомуудаас илүү сонирхолтой уян хатан байв. Бас нэгэн давуу тал нь Tekken тоглоомын дөрүүд нь үзэгчдийг байлдан дагуулж байсан алдарч жүжигчдтэй төстэй дөрүүд байжээ. Дээр нь тэдгээр дөрүүдийн том бодит уян хатан хурц хөдөлгөөнүүд тоглогчдыг байлдан дагуулсан билээ. Товчондоо Tekken-ийг хамгийн их алдар түргэсэн хувилбар бол 3 дахь хувилбар байсан гэгддэг. Учир нь илүү шилдэг хөдөлгөөнүүд, хурц дулаан өнгүүд болон 3D орон зайн тухайн үеийн тоглоомуудтай харьцуулшгүй шинэлэг байсан билээ. Учир нь тухайн үеийн ихэнх тоглоомууд хавтгай зураглалтай байсан. Ийхүү эдүүгээ тус тоглоом Хойд Америк, Япон, Европ төв, Солонгос улс гэх мэт олон улсад хамгийн их алдар нэрийг олоод байгаа тулаан тоглоом байгаа билээ. Иймдэрч дэлхийн хамгийн алдартай тоглогчид тэдгээр улсуудаас гарч ирдэг. Мөн тэдгээр улсууд дундаас хамгийн идэвхтэй олон тоглогчид Өмнөд Солонгос улсын тоглогчид байдаг ячээ. Дахин хэлэхэд тус тоглоом нь тун сэтгэл татам, сонирхолтой дөрвүүд, мөн хэцүүхэн боссууд, гайхамшигтай cinematic трейлер дүрслэлүүдээр алдартай билээ. Юутайч бүгдээрээ энэ удаадаа Tekken 1, 2, 3 дугаар хувилбаруудын талаарх сонирхолтой баримтуудыг хамтдаа мэдж авцгаая. Бид бүхний харж буй энэхүү хэсэгт Jack хэмээх энэхүү роботын толгойд System 11 хэмээх робот засвар хийж байгаа хэсэг гарч байна. Тэгвэл System 11 гэдэг нь Tekken 1 болон 2 тоглоомын аркейд төхөөрөмж дээрх хувилбарын системийн нэр ажээ. Tekken 1 тоглоом дээр маш олон дөрүүдийг компьютер графикаар дүрслэх тун хэцүү байсан учраас тэдгээр хүүхдүүдийг видео бичлэгээр дүрсэлсэн байдаг. Мөн Tekken 2 дээр ч гэсэн иймэрхүү аргаар цөөнгөө зүйлсийг шийдсэн гэдэг. Мөн энэхүү PlayStation тоглоомын CD-г CD плеер руу хийн тоглуулахад бус тоглоомын хөгжим болон аянууд явдаг ажээ. Энэ нь тухайн үедээ тоглоомын фэнүүдийн анхаарлыг ихээхэн татсан сонирхолтой шийдэл байв. Tekken тоглоом нь анхнаасаа л тоглоомын дүр болгонд сонирхолтой богино видео төгсгөл бүхий бичлэгүүдийг бүтээсээр ирсэн билээ. Гэвч тоглоом бүтээгчид тодорхойгүй шалтгааны улмаас Tekken-ийг тоглоомын боссуудад зориулсан бичлэгийг хийгээгүй үлдээсэн байдаг. Мөн сонирхолтой Tekken-ийг тоглоом дээрх босс болох Kazuya-тай тулдахын тулд Galaga хэмээх бяцхан тоглоомыг тоглон ялах шаардлагатай. Ингээд бодоод үзэхээр Японууд тоглоомыг бүтээхдээ ямар их бүтээлж ханддаг вэ гэдг нь харагддаг. Tekken тоглоом нь анх ердөө 8 дүртэйгээр мэд харагддаг боловч дөрүүдийг unlock хийсэн үед 17 эцсийн босс Devil Kazuya-г оролцуулбал 18 дүртэй ажээ. Tekken тоглоомын бас нэгэн брэнд бол театр мод билээ. Гэвч Tekken 1 болон 2 тоглоомуудыг бүтээхэд театр мод тоглоомыг дэндүү том хэмжээтэй болгож байсан тул хийлгүй орхиж хожим 3 дахь хувилбар дээрээ театр модыг оруулж өгч байжээ. Сонноос Tekken 3-ын сайжруулсан хувилбар дээр зөвхөн Tekken 3 бэлтгүй Tekken 1 болон 2-ын театр модыг харах боломжтойгоор гаргаж байжээ. Харин Tekken 2-ын хувьд ердөө 1 жилийн дараа буюу 1995 онд бүтээгдэж байжээ. Tekken 2-ын хувьд 4-ийн 3D моделийн хэлбэр дүрс өмнөх хувилбараас хамаагүй илүү сайжирсны дээр трейлер дээрээ намирсан үс мөн орчингийн гэрэлтүүлэг гэх мэт дүрслэлүүд нь хамаагүй сайжирсан байв. Tekken 2-ын тухайд сонирхолтой зүйлсийг дурдвал Tekken 2 дээрх бүх дөрүүдийг unlock хийсэн тохиолдолд логон дотор Kazuya-гийн төрх харагддаг. Ерөнхийдөө өмнөх Tekken 1 дээрх дөрүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирдэг. Харин Jack-ийн хувьд түүний сайжруулсан хувилбар Jack 2 гарч ирдэг. Ихэнх фэнүүд тэр болгонд мэдгүй нэгэн зүйл бол ялалтын хөдөлгөөнүүд юм.
Tekken 2 болон түүнээс дээш хувилбарын тоглоомууд дээр хэрэв ямар нэгэн дүрээр ялсан тохиолдолд та ямар товчлуур дарахаас хамааран ялалтын хөдөлгөөнүүд өөр өөр гардаг ажээ. Бус тоглоомын боссуудын нэг Яхачигийн эхнэрийг Казуми гэдэг бөгөөд сонноос Казумигийн дүр нь Tekken 7 дээр л гардаг бол Яхачи болон Казуми нарын бэлэгдэл болсон ханц үсгийг бүр Tekken 2 дээр анх дүрсэлж байжээ. Tekken 2 дээр гарч ирсэн бас нэгэн шинэлэг зүйл бол тоглоомыг нэг гар дээр тоглож байгаа үед тоглогч өрсөлдөгчийнхөө өөдөөс харан тулалдах боломж байв. Мөн практик хэсэгт ямар ч үйлдэл хийлгүй удсан тохиолдолд дөрвүүдийн бодлыг нарийн маягаар рандомоор харуулдаг ажээ. Тэдний бодолд мөгнөөс ахуулаад усан үзэм бүр цаашлаад Pac-Man-ы сүнс хүртэл гарч ирнэ. Өмнө нь хэлсэнчлэн Tekken 2-ын CD-г мөн адил CD плеерт хийхэд тус тоглоомны аянуудыг сонсож болдог. Сандос Tekken тоглоомын хамгийн алдартай дүрүүдийн нэг Marshall Law-гийн Tekken 2 дээрх хувцас нь Goku-гийн хувцастай тун адилхан харагддаг. Цэнхэр өнгөийг хар өнгөөр сольсон болохоос хинч харсан Goku-гийн хувцасаас санаа авсан мэт санагдах ажээ. Эцдээ бүр царай түрхийг домогт Брюслигээс санаа авч хувцсыг нь Goku-гээс санаа авсан байв. Энэ удаа Tekken тоглоомыг хамгийн их фэнтэй болгож өгсөн Tekken 3 тоглоомын тухай авч үзцгээе. Tekken 3-ыг 1997 онд буюу 2 дахь хувилбараас нь ердөө 2 жилийн дараа бүтээн худалдаанд гаргаж байжээ. Tekken тоглоомын найруулагч Katsuhiro Harada Tekken 3 дээр санаачлан гаргасан зүйлсийн нэг нь Tekken Ball байв. Жин болон Xiaoyu-гийн дүрээр даруй 50 удаа тоглосны дараа тэд сургуулийн форум өмсөн Мишима баг сургуулийн урд байгаагаар гарч ирдэг. Харин Анагийн дүрээр 25 удаа тоглолвол ийм хувцастай гардаг бол Жэкийн дүрээр 10 удаа тоглосны дараа тэрээр Tekken 1 дээрх загвараараа гарч ирдэг ажээ. Tekken 3 бол Kazuya болон Lee Chaolang-гийн дүрийг хасаж орхисон цор ганц тоглоом байжээ. Та бидний харж буй Паулын орчинг харуул арын ханан дээр графитигаар Soul Edge хэмээн бичсэн байдаг. Тэгвэл Soul Edge нь Tekken-ийг бүтээсэн Namco студийн тоглоомын нэр ажээ. Хожим тус тоглоом Soul Blade хэмээн нэрээ өөрчилсөн байдаг. Мөн өмнөх хоёр хувилбарын адилаар Tekken 3 тоглоомын CD-г CD плеерээр тоглуулахад Tekken 3 тоглоомын ая гардаг. Мөн Анагийн төгсгөлийн бичлэг дээр Ана болон Нина наранд бие шаран хөвтөж байхад гурван үл таних залуу тэдэн дээр ирэх бөгөөд Анна Нинаг орхин тэдэнтэй хамт явдаг. Тэгвэл тус бичлэг нь хоёр хувилбар байдаг бөгөөд олон улсын хувилбар энэ хүртэл гаргадаг бол харин Япон хувилбарын хувьд Нина Анна дуурлан түүний усны хувцсыг тайлж орхидог байна. Мэдээж энэ нь элдв гаж зүйл дуртай Япончуудад хэвийн зүйл боловч бусад улс орныхонд үзүүлэхэд зохимжгүй гэх шалтгаанаар сүүл хэсгийг хассан байна. Мөн өөр нэгэн хувилбар дээр нүцгэн усанд орж байсан Аннагийн зургийг Нина зөвшөөрлгүй дарж байгаагаарч гардаг ажээ. Tekken 3 тоглоом дээр хамгийн их анхаарал татсан дүр бол яа харахгүй Gon хэмээх манганы дүр байдаг. Gon хэмээх энэхүү шар бяцхан үлэг гөрвөл яг манган дээр байдгаараа ижил нэртэйгээр гардаг. Хаяа тэрээр ястмэлийн хуягтайгаар гардаг бөгөөд манган дээрээ хүртэл ястмэлийн хуягтай гардаг байна. Tekken 3 дээр анх Саке хэмээх нэртэй Йошимицугийн төрхтэй төстэй Жин Казама шиг хөдөлгөөнтэй дүрийг бүтээх гэж байгаад дундаас нь орхиж байжээ. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.